чамаас том нүртэй харагдаад миний уур хүрээд юм байна чи. Head northeast on Genghis Khan Avenue toward Ahilchin Street, then turn left onto Ahilchin Street. Ингээд ер нь гэрэл зургийн студиоос харзаагч зэрэгээр ингээд манай авсан зургууд ч хүртэл харагдчихэв. Тэгээд бидний шинэ жил болж байгаатай холбогдуулаад тий зүгээр л ямар ч хамаагүй хүмүүстэй ингээд ерөөдөө шинэ жилийн зураг болдог гэж таарна хэлсэн. Тэгээд би болохоор студиод ирсэн менежер нэг. Тэгээд манайх ерөөдөө эрэгтэй эмэгтэйг хоёр зурагчтай. Тэгээд тойрон зураг болохоор манай эмэгтэй зурагч аав. Тэгээд хэдүүлээ ирж гисэн тойрыг бэлэн болохоор хувцсыг чинь сэтрэж харж байгаа ярилцж байгаа. Манай хацуур өрөө үзсэн шүү дээ. Би ярилцаад зураг авчихсан. За ч гэсэн профессор гэх салхи. За. Миний уралдаа гацчих. Тэгээд манай пэйж дээр та хоёрын өмнө авагдсан зураг тавигдана. Тэгээд та хоёр бас давхар нөгөө зураг авахулж байгаа тийм жижигхэн хэмжээний рeel бас тавигдсан. Аха. Лавч. Тэр улаа юм. Мэдээс хүн гарсан шүү. Энэ шуудан маань бол За. Түр юмнууд ингэж тавьчихсан. Нэт. Copy За. Зүгээр усаарч идэх. Баярлаа. Салам. ийм залхуу гэсэн. Наадхын залхуу тэр юу шүү дээ. Бүхэн Би шиг бич. нэг цаглаандаа тэндээс хүрэх чинь болох. Ногл. Санаа. Хүсээ яах вэ? Хүснийг яазвал. Нэг нас та. Ингээд ичилсэд ингээд очиж ирэх гээд. Гэтэ энэ унаад байна. Унаад байна. Уг чам зүг гэдэг штэ. Энэ талд авчих юм тий. Аль нааш дээрээс нь ингэж тогтоохгүй бол нааш доош унаад яри хүндтэй тий.
Батж чинь уу? Хөлсөн байна. Ингэж авсан. Бага. Чулга ялч амар өөр тарчиж. Бигт амар бор харагдах. Амар бор харагдаад байна. Нэг үсийн гинэлт. Нэг шинэ жилийн зурагтай л боллоо да. Зургийн засвар нь болохоор өнөөдөртөө багтаад гарсан. Би тэгэд харж байгаа надруу бичсэн чат юм байна. За. Энэ самлыг Энэ ингээд студийн зураг авах хэсэг байна. Гэрэлтүүлэг, чимэглэл. Sorry. Зураг даруулсан сэтгэл хэрэг. Гоён. Гоёч студент. Найрсаг чам талан байна. Хамаг юм заагаад тэгээд ингээрээ гэлтэй. Айгуу түргэн шуурх авцсан. Одоо тэгээд авахсан зурагнуудаа харах гээ so excited. Арай очоод зурагнуудаа хараад гой зурагтай болсон байх гэж тэдэж. Яа. Тэгээд бид нэр өрсөж байна. Гаш нэг жоох юм олж идээд тэгээд их ажил төрлөө явна да. Зя. За энэ шинэ жилийн концепттэй зураг авах хэсэг нэ ингээд. Тэгээд энэ чинь зурагтай. Нэг харагдтыг. захиалгад тавилга гэдэг. Тэгээд яг мууд арт мууд филм гэдэг юм хоёр одоо үйл ажиллагаа явуулдаг газар байгаа шүү. Яг бичлэгээ жоохон баялаг болгох юм дээр бишээ ороод бичлэг хийх гэсэн. болох уу? Гэтэ яг юм манай эдлийн өргөний зарим засвар дуусаагүй. Энэ хэсэг чинь үйл юм жижиггүй бод жижиг зурагнуудаа л хальт харуулж идэх үү? Гэтэ бүр 16 жил нээзэлж байгаа мөртлөө хоёулахлаа уусан зураг баг байдгүй билий. Хаа энэ яг бүр. Стакайн. Тэгээд гоё зураг авч өгсөн баярлалаа. Ярчилт. Манай хоёр гэж миний устдаа. Миний наваа цацгойд багтсан. Автонгууд юм би. За манай нэг сториг хийж дуусаагүй лээ. Энэ яг өөр юм би. Лааш. Тэнцэн юм гоё том талтай. Яна миний. Үй бичлээ би бичлээ хийж. Гоё том тойл байна. манай хөвлөлүүд амар гоё гарч байна. Яг одоо юу гэх юм бэ?
уран зураг шиг харагддаг юм уу? Тийм биш. Зурулцсан юм шиг. Тэгээ аюу хөнгөн. Тэгээд юм уу? Юу канас шиг юм биш тий. Угаасаа каноос хэлэхгүй. Аюу гоё харагддаг. Тэгээ зураг даруулаад ингээд хилээд авсан гэсэн болох юм биш тий. Одоо энэ жижигэн мэжгнэрээ зүгтсэн ингэж харагддаг байхгүй. Одоо нэг ширээн дээр ингээд тавих ч юм уу. Альсвал зүгээр үлгөх ч юм уу. Тэр зүйлүүдтэй бас аюу хөөрхөн харагддаг. Манайхын гэр бүлийн зураг гэхээс илүү хөвчлэн нөгөө юу таардаг л та. Нөгөө бүтээгдэхүүний зураг. Илүү нөгөө Ер нь юуных нэг маркетингийн зурагнууд юм биш тий. Яг хөө зүгээр дэвс бол яг хөө зүгээр ингээд нөгөө манайхаа хавуулмаар байгаа сонирхолтой гэр бүлийн зургуудыг бол. Хан тийм байна. Хэвлэлүүд нь харин хэвлэлцэн зургнуудыг харсан ч гэсэн амар гоё харагдчихлээ. Яг гэртээ ингээд гоё даруулаад. Бидний нэг одоо бүгд танахны өөрийн тарсан зураг нүрстэй тий. Угаасаа жагсан зураг Аха. Эднэр бол өстой гоё харагддаг юм лээ. Тий харин тий. хандаад тахгүй тэгээд яг л фото яг утсан дээр ямар гарчихсан яг л хөвөл дээр яг тэр юм. Ингэхдээ ер нь хэдэн жил ингэж яг хөвлөрөө байх вэ? Одоо чинь манай энэ зургууд дээр жил болж байна. Жил гарсан болж байна. Аха. Зүгтгээр л. Яг нэг сул тал нь гэх юм бол хитрхи баруун фонт юм уу хитрхи цайвар фонтог болвол жоохон ингээд хорооны хийгээд хүмүүст үзүүлэх гэдэг нь нааш нь. Аха. Одоо чинь энэ зураг дээр гарсан байгаа. А түүнээс биш Арчаад байхгүй юу? бол ингээд үлгцэн байхад бол хинч болно ингээд хүрэхгүй шүү дээ. Тийм. Тэгээд нөгөө бас нөгөө зориулт нь арай жоох өөрөөр ашиглаад хүмүүс хартал нь ямар яаж татуулж байгаа юм те. Аха. Хатрагмын ямар хүрээд бариад үзмээр байна гэж тэгж авдаг болоо. Хон юм тэрэл хасна. Тэгээ нөгөө багнууд тэрэл тэр нөгөө нэг юу баггүй. Шинэ жилийн нөгөө нэг үйл ажиллагаан дээр агуулгууд үүсгэж тавьдаг шүү дээ. Тийм юм байна. Амнасны орнд юм шүү дээ. Окей. За баярлалаа. Хоёр тасалтай жоохон чамин харагдуулъя гэж бодвол ийм тавьдаг. Гоё нөө. Чи бүр амар мис гарч чи бочо зургнууд чи харчаад ирлээ. Тий. Окей. Ирслийн зурагчингаар зураг дараад нөгөө өөрөө дарах хэрэгтэй гэдэг юм шүү дээ. Тэрэн дээр олгоч зураг дараад үзчихсэн. Гэтэ ингээд хасагтараа тэгээд ингээрээ хилээд ингээд дараалцсан л өөр орохтой. Яг тэр студид байгаад ингээд яг бүр амар хичээлээ ч юм уу. Тийм юм бол надад анх удаа бүр өөрөө хинтээ ингээд мэдээж аваад биед ирдэг. Тэгээ ингээд найз нөхөд шиг ингээд ярилцаа. Үе жоохон хичээл таа. Тэгээд хараа аяалаа биед ирсэн юм. Ингээд хахгүй болвол ингээд заашсараа байж ингээд шүүнээрээ биед ирсэн. Хүмүүс нэг өөрсдөө хадаад бидний нэг ингээд биед ирсэн. Бодлоо имиж байгаа гэсэн. Тэгээд баггүй чихнээсээ хэлсэн жоо оо гэж мэгэл аюу инээдтэй зүйл хахаа гэж өөр их гэж юм. Тэгээд манайхаар зураг авахулаад ингээд цааруулах зураг авахулдаг юм гэсэн юм. Яг нэг бидний засвар ингээд яг тэр хүн ингээд таалагдаад тэр хүн яг юу гэсэн юм мэддэг болчихоо. Намайг нэг юм харахыг дуртай даа. Намайг ингээд тэг жоохон ингээд жин юм бол ингээд жоохон ингээд дураад байгаа юм байна. Тэгэл би их мэрэгжлийнүүдийн хараа засалж байгаа юм уу? Гоё. Оо. Би нэг дугнасаа салтгүй гэж басна. Оо би нэг том юм аваад юм гэж. Надад бол нэг гоё илүү. Баярлалаа, баяртай. Ой.
Энэ хэсэг чи 19 гэж явдаг тий. Тэний зураг гоё болсон юм тий. Аха. Энэ ингээ mood apps гээд энэний яг хаалгаар нь ороод яг студент байд юм байна. Тэгээд тэнд ингээ design center гээд энэ 19-ийн хавьтал байна. Энэ шүү 96 даруулаарэ. Амар хүүхэн харьцаатай зурагчантай менежер нь амар хүүхэн хайртай бүр ёо хайр. Тэгээрээ ингээрээ гээл зурагч ингэж царайлаг хоёр менежер нь царайлаг зурагч нь царайлаг. тэгээд амар гоё. Харилцаач хүүхэн амар гоё мэн үү. Би өмнө нөгөө нэг мууж байгаа юм биш үү? Гэтэ нөгөө нэг ийм артын 5 дахь зурагчин дээр байсан. Сэтгэлээр ерөөсөө хандахгүй. Тэгээд зураг гараад баг 5 хоногийн дараа бэлэн болно гэсэн баггүй юу? Аа. 5 хоног болчиход авах чинь ерөөсөө байхгүй. Тэснээ дутуу хас зураг угаацсан амар сэтгэл байсан. Тэмээ. Тэгээд энэ Electrolux гэх юм болоо. Энэ барилгын нэг давхарт байна. За ингэдэг те. Энд чинь уусаа wireless болсон. За ингээд нэг өдрийн бичлэгтэй минь хамт байсан. Найстай баярлалаа. 2024 оны 12 сарын 23-ны өдөр хамгийн сүүлийн бичлэг яг оныхоо сүүлийн бичлэг хийчихье гэсэн чинь жоохон гонигтай бичлэг болсон юм шиг санагдаад тэгээд нэг бичлэг хийж 31-ний бичлэг хийх юм уу да. Тэр чинь энэ ондоо багтчих واخгүй штэ. 31-нд би бичлэг хийсэн чсэн тэр чинь би эдитлээ тэгэл нэг 2 хоногийн дараа оруулсан штэ. Тэр чинь 25 оны бичлэг болчих واخгүй юу? Тийм болохоор энэ бол ингээд 24 оны хамгийн сүүлийн бичлэг. Тэгэхээр автобус авахгүй шүү дээ. Тэгээд өмнөх бичлэг маань жоохон гонигтай байсан учраас жоохон жаргалтай баяр хүртэй юмар дуусгая гэж бодоод 6 даруулъя гэсэн зар байхаар нь холбогдоод гэсэн чинь окей тэгээд найзгаа авч ирээд гоё зураг даруулчлаа. Явчихсан зураг даруулаад гэрийнхэн гадаа ирчлээ. Энэ зураг дарах процесс маань яасан бэ гэхээр би Facebook дээр ер нь ингэсэн хамгийн анх цэгийн бит хоёр яг 24 онд амар олон ярьсан. Энийхээ төрс өдрөөр хүртэл ингээд студиор зураг дарлаа. Тэгээ ингээгээл амар яриад идэгсэн хгүй юу. Тэгээ огт эсвэл хоёр биенийхэн зав болохгүй. Эсвэл ингээл мөнгө төгрөггүй байж дараад ч юм уу. Тэгээл ингээл авахгүй яваа л гэсэн. Тэгээ яг 7 хоногийн өмнө хүртэл ингээд өөрөө зураг дардаг студид очиж ядаа зураг даруулъя хоёлаа. Тэгсэн чинь бид хоёр амралт харахгүй дандаа миний амардаг өдөр цэгийн ажилтай байгаад миний ажилтай өдөр цэгийн амраад ч юм бид хоёр амралт харахгүй. Тэгээ за юу ч хийсэн 29-нд хоёлаа амрах юм байна. Тэгвэл тэр өдрийн цаг авах уу мах уу гэж ярьжсэн байхгүй юу. Зүгээр ярилцсан. Тэгээ bijсэн чинь би Facebook хуудасаа нэг ингээд шинэ жилийн бэлэг болоод хэдэн хүн ингээд студид шинэ жилийн зураг авч өгье гэсэн пост байхаар нь тэрийг хараад чат бичээд тэгсэн чинь хариу өгөөд тэгээ зураг авахлахаар болсон. Тэгээд цэгэд хэлсэн байхгүй юу. Ийм газар ингэж тэгээ завтай юу гээд зөө тэгээ болж тийшээ завтай гэдэг бид тэрийн ингээд амралт маань дараа бүх юм маань ингээд цаанаасаа таараад mood гэдэг юм подкастууд дээр очиж гоё шинжлэлийн зураг авалт хийлээ. Бид хоёр ингээд бүлтэн тэгэж 5 дахь ангиас хойш гэдэг чинь 16 жил болж ийм найзлаад юу лээ тийм. Тэгсэн мөртлөө яг ингээ хоёулаа даруулсан тийм гоё зураг огт байдгүй. Тэгээд яг хоёулынхаа авсан зураг харахад дандаа story better яг ингээ гоё даруулсан зураг огт байдгүй болохоор
Яг шинэ жилийн холбогдлолтой дээр нэм зураг даруулсан амар баяртай байна. Гоё зурагтай болчлоо. Бас нэг өдрийг амар хөвчлөлтөй өнгөрүүллөө. Шинэ оныхоо сан дээр амар гоёлаа. Тэгээд энэ хүүхдүүд ингээд дээр дэлбэлээд байгаа байхгүй. Намайг одоо айн гэж бодсон юм шиг би юу гэж. Би тэр дээр шитгэхийг нуртаас барьж байгаа тэр дээрээ хугалцдаг гэсэн шүү дээ. Яа, тэрийг сандарч. Нэрээ би жоохон байхдаа хийдэг шүү. Тэсэж ирч. Тэгээд та бүхэн маань энэ гоё газартай холбогдоод би энэ Facebook-ийн гаргацээ. Холбогдоод бас гоё зураг мургаа даруулаад гоё хэвлүүлж аваад үзээрэй гэд хэвлээ тавьсан байгаа тэнд байгаа студенттэй байгаа зургийнхаа өнгө эдит эднэр бол үнэхээр гоё. Би бүр надад амар гарсан юм өндөө амар гоё өнгөлөг тийм сэтгэлдэн дулаахан нэг тийм их зургууд байсан тэр амар таалагдсан. Тэгэл ирээдүйд бас ингээл гоё зураг даруулах шаардлага гарвал бас тэднийд очно гэж бодсон. Тэгээд имжлэг үүсэн та нартай баярлалаа. Хамт байсан та нартай баярлалаа. Шинэ оны мэд хүргэе. 24 он бүгдэнд нь аз жаргал хүсье. Яг одоогийн миний мэдэрч байгаа сэтгэл зөө шиг юм гоё. Игэлэг баяр хөөртэй байхыг хүсье. Бай бай.